За өнөөдөр бид нөхцөл байдал гэсэн хичээлийг үзье. За тэгэхээр нөхцөл байдал гэдэг нь бол нэг үзэгдлийн явагдах нь байдал нөгөө үзэгдлээс хамаарах ийм үзэгдлийг нөхцөл байдал гэж зүгээр харахаар ойлгож болно. Тэгэхээр А, Б хоёр үзэгдлийг авч үзэхэд А үзэгдэл явагдсан үед, А үзэгдэл явагдаад өнгөрсөн үед Б үзэгдэл явагдах магадлал нь А үзэгдлээс хамаарч байгаа тэр үед бол Б үзэгдлийг явагдах А нөхцөл дэх магадлал гэж нэрлээ. Тэгээд энийг ингээд тэмдэглэдэг. Энэ Б үзэгдлийн А нөхцөл дэх магадлалыг ингээд тэмдэглэдэг. За энэ нь юутай тэнцүү гэхээр Б үзэгдлийн А нөхцөл дэх магадлал нь бол А, Б хоёр одоо зэрэг явагдах магадлалыг А нөхцөлийн магадлал хувааж өгсөн ийм юутай тэнцүү байдаг. Ноог дуртай тэнцүү байдаг. За эндээс энэ А, Б үржүүрийн магадлал энэ хоёроо магадлалтай үржүүртэй тэнцүү. А нөхцөлийн магадлалыг Б үзэгдлийн А нөхцөл дэх магадлалаар үржүүлсэнтэй тэнцүү байдаг. Хэрвээ А, Б хоёр нөхцөл нь Б-нээс хамаарч байгаа үед Б үзэгдэл нь бол А-гаас хамаарч байгаа үед бол ийм болох нь шүү дээ. Таны гараад. Энэ хоёр хамааралгүй үзэгдлүүд байсан бол энэ нөхцөл магадлал маань бол шууд Б үзэгдлийнхаа магадлалтай тэнцүү бол. За тэгвэл энэ хоёр А, Б хоёр хамааралгүй үед бол А, Б хоёр магадлалын үржүүрийн магадлал бол төсөөрийнхаа магадлалуудын үржүүртэй тэнцүү байна. За энэ онцлог нь бол иймэрхүү юм байна. Одоо бүгдээр энэ дээр жишээ авч үзье. За нэг гурван бодлого тайлбарлаж өгье гэж бодож байна хүүхдүүдтэй. За энэ С төвшний бодлого, энэ арай агсан шатны Б төвшний гурван бодлого бүгдээр хамтарч бодъё. За хоёр зоосыг хоёр удаа орхиход хоёр удаа сүл дээрээ буух үзэгдлийн магадлалыг олгож. За тэгэхээр энэ дээр энийг одоо ашиглаж одоо энэ магадлалынхаа үржүүрийн томьёо, нөхцөл магадлалын томьёог ашиглаж байна. За А-гаар бол нэгдүгээрт сүл буух. Б-гээр бол хоёрдугаар архалтанд сүл буух үзэгдлийг төсөөлөн тэмдэглэе. Тэгвэл хоёр удаа хаясад сүл буух үзэгдлийн магадлал гэдэг чинь бол П А гүрчгэн Б болно. За эхний хаястад ямар юу болсон сүл юм уу тоо юм уу гэдэг нь дараагийнхаа архалтанд бол дахиад сүл буух тоо буух нь бол хамаарахгүй байна. Энэ дээр дараа нь бол А эхний үзэгдэл явагдсанаас дараагийн үзэгдэл бол хамааралгүй учраас энэ хоёр бол шууд энэ үзэгдлийн магадлал нь бол П А гүрчгэн П Б болно. За П А бол юутай тэнцүү гэхээр П А бол сүлд юм уу тоо юм уу гэдэг чинь ерөөсө хоёрхан боломжтой учраас 2-1 байна. Бас П Б нь бол бас 2-1 байна. Тэгэхээр энэ хоёр удаа орхиход хоёулын сүлд буух үзэгдлийн магадлал гэдэг чинь хоёр үржүүр 2-1-ийг 2-1-ээр үржүүлээд тэнцүү 4-1 гэсэн магадлалтай байна. За эхний бодлого бол ингээд хамааралгүй үзэгдлүүдийн тухай бид нар ярьчихлаа. За хоёрдугаар бодлогыг авч үзье одоо. Уутанд 5 цагаан 4 хөх бөмбөг байсан. Цуулан буцаач хэлгүүгээр одоо нэг бөмбөг ингээд авахад эхнийх нь цагаан, дараагийнх нь хөх байх үзэгдлийн магадлал. За энийг авч үзье. За А үзэгдлээр бол яах вэ гэхээр нэгдүгээр авалтад юу байх? Цагаан байх. Үзэгдэл. Б нь болохоор зэрэг хоёрдугаар авалтанд хөх байх. Үзэгдлийг тус тэмдэглэе. За тэгэхээр зэрэг яах вэ гэхээр А үзэгдлийн магадлалыг олно. П А. За уутанд бол нийт хэдэн бөмбөг байна? 9 байна. 9 бөмбөгнөөс 5 цагаан байгаа учраас цагаан бөмбөгийн магадлал бол 9-ний 5 болно. За тэр цагаан бөмбөгөө буцааж хийгээгүй учраас
Уутанд хэдэн бөмбөг үлдэх вэ гэхээр 8 бөмбөг үлдэнэ. 8 бөмбөг. За тэгэхээр 8 бөмбөгнөөс ПБ үзэгдэл бол өмнөхөөс хамаарна. Нэг бөмбөг нь аврагдсан учраас 8 бөмбөгнөөс хөх бөмбөгийг авах магадлалыг олно. Тэгэхээр бол энэ бол 8-ны 4 Б үзэгдэл. Хоёр дахь авалтанд за хураачих юм бол 2-ны 1 болно. За эндээс ПАБ гэдэг нь бол ПА болчих нь Б үзэгдлийн А нөхцөл магадлал гэсэн үг. Энийг бол би буруу бичсэн байна. Энэ нөхцөл магадлал учраас энд Б-гийн А нөхцөл магадлалыг ингэж бичих хэрэгтэй. За энэ А үзэгдэл явагдсны дараа Б үзэгдэл явагдаж байгаа учраас энэ нөхцөл магадлал болж байгаа. За тэгэхээр одоо үржил магадлал нь болох вэ гэхээр ПА-гийн магадлал нь 9-ний 5 үржих нь 2-ны 1. Ингээд 18-ны 5 гэсэн магадлалтайгаар бол яаж А Б үзэгдэл явагдах гэсэн. Хоёр бөмбөг авахад эхнийх нь цагаан дараагийнх нь хөх байх магадлал 18-ны 5 байх юм байна. За 3 дугаар бодлогыг авч үзье. За хоёр хайрцагт тусвар одоо 3 цагаан 2 хар 2 дугаар хайрцагт нь 3 цагаан 2 хар бөмбөг гэсэн. За ингээд 1-р хайрцагнаас нэг бөмбөгийг авч таамгаар аваад 2-р хайрцагт хийгээд 2-р хайрцагнаас нэг бөмбөг авахад юу яах? За аагаар бол юу яах вэ? Тэгэхээр 1-р хайрцагнаас за нэг юу яах чи өөр үсгээр тэмдэглэж чи ааш нэгээр 1-р хайрцагнаас нэг бөмбөг авахд бол цагаан байх үзэгдэл. Цагаан байх үзэгдэл. За ааш хоёроор бол 1-р хайрцагнаас нэгдүгээрээс нэг бөмбөг авахад хар байх үзэгдэл. Ингээд чи. За ингээд авчлаа тэгэхэд яах вэ гэхээр за 1-р хайрцагнаас цагаан бөмбөг авах бол 2-р хайрцаг ямар бөмбөгтэй болох вэ? 2-р хайрцаг энэ цагаан бөмбөг нэмэгдээд 4 болчихно. Энд хар бөмбөг нь хэвээрээ. За тэгвэл А үзэгдлэр бол 2-р хайрцагнаас 2 бөмбөг авахад нэг нь цагаан нэг нь хар байх. Нэг цагаан нэг хар байх үзэгдэл. За тэр нь бол яаж яах вэ гэхээр зэрэг хар байх үзэгдэл гэж аа штэ. Тэгэхээр одоо бид нар П H1 олъё. П H1 нь юу гэх вэ? Тэгэхээр нэг бөмбөг авсан. Тэгэхээр эндээс 5-ны 3 нэг цагаан. PH2 нь бол 5-ны 2 болно. За ийм байна. За одоо 2-р хайрцагнаас нэг бөмбөг нэмэгдсэн байгаа. Тэр үед бол яах вэ гэхээр эхлээд А үзэгдэл нь H1 нөхцөлдөх магадлалыг А үзэгдлийн H1 нөхцөлдөх магадлал. За 1-р хайрцагнаас цагаан бөмбөг авсан тохиолдолд ямар байх вэ гэхээр энд 4 цагаан бичсэн. Тэгэхээр нийт 2 бөмбөг авах боломж бол яах вэ гэхээр C4-өөс бишээ 6 бөмбөгнөөс 2 бөмбөг авах боломж байна. Тэрнээс 4 цагаан болсон учраас C6-аас 4-өөс 2 болно. За цагаан бөмбөг авах магадлал энэ болж байна. За одоо дараа нь PA үзэгдлийн
Ааш хоёр нөхцөлт магадлал нь юу болох вэ гэхээр одоо ааш хоёрт бол нэгээс хар бөмбөг орцсон гэж бодвол 3 хар бөмбөгтэй болчих. Тэгэхээр нийт боломж нь бол C6-аас 2 хар бөмбөг нь бол 3-аас 2 болно. За ийм болох юм. Ингээд энэ бол төсөв магадлал гарч байна. За одоо ингээд цаашаа А үзэгдлийн магадлал бид нар нөхцөл магадлал үзэж байгаа учраас цааш нь А үзэгдлийн бүрэн магадлалыг бол дараагийн хичээлдээр үзэх болно. Зүгээр ер нь бол энэ нөхцөл төсвөрт магадлал нь ямар байна гэдгийг ингэж харуулж байгаа. За одоо ингээд энэ хичээл ингээд 3 жишээгээр төгслөө. Даалгаврыг бол дараа нь аваа.